За мэдээнийхэн одоо нөгөө нүүр зураг буюу мэдээний хамгийн дээр гардаг зургийг хийж үзүүлье. За жишээ нь гэх юм бол жишээгүй энэ мэдээний ингээд дээдлэлт гарч байгаа одоо тайл нүүр зураг гэх юм уу да мэдээний хамгийн ингээд дээдлэлт гарч байгаа юм нүүр зургийг хэрхэн хийх вэ гэх юм бол үзүүлье. За энэ болохоор хэмжээ маш чухал. За би энэ зургаа одоо юугаар янзалдаг вэ гэх юм бол Canva-гаар янзалдаг байгаа. За Canva руугаа ороод нэмэх тэмдгэн дээр дараад за энэ аппликейшн татаад суулгасан байгаа шүү. Тэнгүүт энд custom size гэдээ гарч ирнэ. За энэ дээр дараад тэнгүүт за хэмжээ нь маш чухал. Тэрний хэмжээ болохоор 800 харьцах нь 420 гэдэг баггүй. За 800 харьцах нь 420 гэж бичээд за энэ артталт нь px буюу pixel байх ёстой. За тэнгүүтээ энэ grid new-ийг дарна. За энэ дээр дараад за энэ харагдж байгаа нэмэх тэмдгэн дээр дарна. За тэнгүүт одоо темплейт буюу энэ бэлэн загварууд ингээд гарч ирж байна. За эдгээрээ сонгож болно. За эсвэл өөрөө нөгөө зураг оруулаад хийж болно. За өөрөө зураг оруулаад хийхийн тулд энэ дээр их дарна. Одоо энэ доор харагдж байгаа энэ upload гэсэн энэ дээр дарна. За энэ дээр дарангуут таны одоо юм оруулсан зургнууд харагдчихээн. За би нөгөө хөвчлийн энэгээр ингээд бэлтждэг болохоор миний ингээд оруулсан зургнууд энд харагдчихээн. За одоо утаснасаа зураг оруулна гэх юм бол энэ upload media гэсэн дээр дараад за тэнгүүд таны саяхны хэрэглэсэн зургнууд чинь энэ доор гарч ирнэ. За мөн энэ галерей my file интерфейсээ сонгочих болно. За би галерейгээсээ сонгоод галерей руугаа дарангуут одоо миний ингээд утсан дээр байгаа бүх зургнууд руу ингээд орчиж байна. За тэнгүүд нь би одоо YouTube за тэнгүүд нь би энийг ашиглаад за зүгээр би ингээд жишээ болгоод зураг хийж үзүүлье. За ингээд харчингууд нөгөө зураг маань одоо энд харагдаж байна. Энд ингээ ороод ирж байна. За энийгээ сонгоод за тэнгүүт нөгөө талбар дээр минь ингээ өөрөө буугаад ирнэ. За тэнгүүт нь ингээд хэмжээгээ томруулж, жижигрүүлэх, хаана харагдуулах вэ гэдгийг ингээд байршлыг нь өөрөө сонгочихно. За ингээд хідэн ч зураг оруулж ирж болно. За тэнгүүт одоо энэ ингээд идэвхжсэн харагдаж байгааз ингээд цэнхэрдээд харагдаж байгаа юм бол энэ ингээд идэвхжсэн харагдаж байна. За одоо өөр газар дарчих юм бол ингээд цэнхэр нь алгуулад ингээд бүхлээрээ энэ зураг ингээд идэвхжиж байна. Энийг цайвар цэнхэр хүрээнүүд гарч ирээд за одоо ингээд бүхлээрээ идэвхжижэнгүүт доор харагдаж байгаа ингээд зэснүүд бол энэ идэвхжсэн хэсэгт зориулагдсан зэснүүд байгаа. За жишээ нь энэ бүх зургийнхаа арын суур өнгийг нь бол сольж болно. За тэхийн тулд энэ өнгөний хэсгэн дээр дараад яган цэнхэр ногоон одоо гих мэтчлэн арийнхаа суур өнгөнүүдийг ингээд сольчиж болно. За ингээд суур өнгө чинь ногоон болсон шүү гэдээ энд харагдчихээн. За одоо энэ жижиг байгаа зурган дээрээ дарангуут одоо энэ доор байсан ингээ хэсэг минь бас өөрчлөгдөж байгаа. Түрүүний өнгө нь ингээд алгуулаад за тэнгууд энэ шар зурганд л ийм зориулсан хэсгнүүд ингээ гарч ирж байгаа. За одоо зургандаа хэрхэн одоо үг хүчих вэ гэх юм бол энэ буцаад нэмэх тэмдгэн дээрээ дараад за тэнгууд
энэ доор харагдаж байгаа зэс байгааз. За эдгээрээс одоо ингээд сонгоно. За энэ текст гэсэн хэсэг энд харагдаж байна. За энэ дээр дарангуутаа үгээ бичнэ. За тэгэнгүүт энд үг бичих ингээд одоо юм хэмжээнүүд гарч ирж байгаа. За ямар хэмжээтэй үг өчгөж байгаа вэ гэдэг. За би энэ дундынхыг сонгоод за тэгэнгүүт ингээд нөгөө бичих байгаа хэмжээ минь энэ дээр ингээд буугаад ирж байгаа. За энэ суман дээр дараад үгээ хаана байрлуулахаа сонгоно. За жишээ нь ингээд дээшлүүлэх, доошлуулах. За энд ингээд биччихье. За тэгэнгүүтээ одоо үгээ бичихийн тулд энэ дээр нь дараад өгнө. За тэгэнгүүт ингээд кейборднууд чинь гараад ирнэ. За тэгэнгүүт нь одоо үгээ бичнэ. За би бол одоо бид хамтдаа хүчтэйгийн мэдээ бэлдэх гэж биччихье. Мэдээ бэлдэх арга ч юм уу те. За ингэж бичингүүтээ одоо үгийнхаа байршлыг нь энэгээрээ сонгоно. За ингээд энэгээр ингээд зөөгөөд нааш нь цааш нь болгочих болно. За тэгэнгүүтээ одоо ингээд зураг маань бүхлээрээ идэвхжсэн байгаа болохоор энэ доотлолт ингээд ногоон өнгөтэй харагдаж байна. За тэгэнгүүт нь энэ үгэн хэсгэн дээр очиод за энэ 2-1-ийн зөрсөн сум бол гээд хараа. Эргүүлэх энэ дээр дарангуут жоохон хазгай бичгүү одоо тэгшгэн байх уу гэд. Энэ дээр бас нэг гоё юм байгаа. Энэ үгээ бөөрхийн энэ төр болгож болно. За тэхийн тулд энэ доор байгаа гарч ирсэн юмнууд нь болохоор энэ идэвхжсэн байгаа үгэнд зориулсан энэ идэвхжсэн байгаа үгэнд зориулсан зэснүүд ингээд доор идэвхжиж гарч ирж байгаа. За тэнгууд энэ хараа одоо тэр үсгнийхаа өнгийг сонгож болно. Жишээ нь улаан, хар, ягаан. За улааныг сонгочихъя. За тэнгуудээ одоо хэмжээг нь бас өөрчилж болно. За ингээд том болгох, жижиг болгох гэх мэт. За энэ доор харагдаж байгаа энийг ингээд нааш нь цааш нь болгонгууд ингээд хэмжээ нь өөрчлөгддөг. За ингээд дундын хэмжээтэй болгоод орхичихъя. За тэнгуудээ энэ эффект хэсэг дээр одоо энэ хараа. Энэ shape хэсгийг сонгонгууд ингээд бөөрийнхөө болгож болдог юм үгүй. За жишээ нь энэ дээр тарчъя. За тэгэнгүүтээ ингээд бөөрийнхөө болчихгоо. За энэ зурган дээрээс ингээд тойруулчихъя. Тэхийн тулд энийг ингээд зөөч. За ингээд зарим үг маань харагдахгүй байгаа учраас ингээд доошлуулад за одоо тэгвэл зургандаа тааруулаад ингээд зургаа зөгч. Үгэндээ тааруулаад за ингээд өгөө зөгч. За тэгэнгүүтээ бас үгээ одоо хөндлөн болгож болно. Одоо арай тод болгож болно. Энэ тод болгоцсон гоё юм байна. Тэгээд хөндлөнгийн ярилцчих. За энэ эдгээрүүдийг ингээд яриад байгаа шүү. За одоо эдгээрийг хийгээд дууссан гэж үзэх юм бол энэ x дээр нь дарчна. Ингүүт эндээсээ гараа явчих. За тэнгүүтээ одоо өөр юу нэмж болох вэ гэх юм бол за ахид зураг нэмье гэх юм бол энэ хэсгийг за текст нэмье гэх юм бол одоо бичиг нэмье гэх юм бол энэ хэсгийг за одоо нөгөө нэг дүрснүүд байдэн штэ. Тэгийг гэх юм бол энэ хэсгийг дарна. За ингээд нэмэх юмнуудаа нэмээд өгч байна. За одоо би энэ дээрээс дүрс нэмье. За тэнгууд энд ингээд айгүй олон дүрснүүдийн сонголтууд байгаа. За энэ хараа доор ингээд 6 хуваах гэсэн юм хэсгүүд гарч иж болж байна. Гэтэ энийг тавихгүй одоо ингээд магадгүй самсруугаар ингээ өөр юм дарчлаа гэж бодох юм бол энэ дээдлэлт за энэ дээд хэсэгт юм буцах сум байгаа. Энэ дээр дараад ингээ буцаж байна. За тэнгууд нэмэх тэмдгэн дээрээ дараад
За энэ хэсэгт харагдаж байгаа одоо юмнууд ингээд солонгот төрснүүд нь солигдсон. За жишээ нь хэд бөөрнкий. Одоо бөөрнкий юмнууд ингээд айгүй их байна. За энэ Facebook-ийн логог авчи. За бид нар ч одоо Facebook page, YouTube хийх гээд байгаа шүү дээ. За тэгэнгүүт YouTube гэд биччихье. Одоо YouTube-ийн лого байна уу? Нэгэнгүүд хараа энэ YouTube-ийн логонууд хүртэл ингээ гараад ирчих. За энэ YouTube-ийн бөөрнхий логог нь аваад хийчихье. За энэ цагаан дээр жоохон онцгүй байна. Хэрвээ ингээд буруу зураг оруулчлаа гэж бодох юм бол одоо буруу зураг оруулчлаа гэж бодох юм бол энэ доотлын delete хэсгийг дараад устгах чинь. За мэдээж зураг идэвхжүүлнэ шүү. За ингээ алгуулгачлаа. За нөгөө YouTube-ээс гоё юм улаантай сонгоё тий. За ингээд YouTube, Facebook бид хамтдаа өвчтэй бэлдэх хараа гээд тэнгуүтээ өөрийнхөө логог оруулсан бас. За бөөн өнгөний л хослол боллоо да тий. Тэгээ энэ суурай өнгийн сольчи. Шинэ өнгөтэй харагдаад. За энэ ч гэсэн. Тэрч энэ нараад ирч. За энэ бичгээ юу н харуулж дөө үсгий. За тэнгуүтэй фон өнгө арай өнгө дагуулгано. Өнгөл арга юм уу? Тийм бүртэй. За гэх мэтчлээ одоо ингээд өөрснийхөө нөгөө өнгөнд тааруулаад ингээд сонгочихно. За үг бичиг зураг оруулах, бичлэг ингээд янзлах. За өөр ингээд нэмэлтээр юу хиймээр вэ? Одоо галерей дээрээс ингээд юм оруулж болно. Имиж хэсгийг сонгоод тийм лайк, шеэр, сабач юм уу тий. За энийгээ сонгоод add to page-ээ сонгоод за энийг нэг энэ болонд нь багтаач та. За эднэрийг жоох ийшлүүлээ. Жоох ийшлүүлээ. Тэнгүүтээ энийгээ бас ийшлүүлээ. За энийхээ хүрийг нь жоох хумаад өгчий. За тэнгүүт одоо энэ болонд нэг юм тавьчмаар юм шүү. Нөгөө лайк хуруу гэдэг шүү дээ. Хуруу хийчих. За энэ ингээд тэр харийнхаа өнгөтэй муухай харагдаад байгаа. За энийг бас янзалж болдог. За яаж вэ гэх юм бол энэ background eraser гэдэг ийм арын фоныг арилгадаг програм байдаг. За энэ рүүгээ ороод саяны илүү хуруугаа олж аваад энэ хуруугаа ингээ олж аваад за тэнгуүтээ дөөнөө дараад Magic-ийг сонгонгуудаа энэ хараа ингээ арын фоныг алгуулах шүү дээ. Тэгээд би ингээ ялгааг нь харуулъя. Арын фоныг байхгүй болгоод за тэнгуүтээ одоо ингээд илүү гаргацснаа бас ингээд засаад үж болдог. Шингэрүүдийн ингэж гаргаад илүү гараад арилгачлаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүтээ болчлоо гэж үзэнгүүтээ энэ дөөнөн дээрээ дараад хадгалчихна. Тэгээд финиш хийчихвэл миний галерейд орчихно.
За тэнгууд буцаад энэ Canva дээр гараад одоо би янзлсан зураг нэмж үзүүлье. За янзлсан зураг чинь Eraser дээр орсон байна. I know like one. За тэнгууд энэ хараа. Гарын ийм алга фон алгуулсан байгаа. За тэнгууд энийгээ буцааж устгаад за зураг устгахын тулд мэдээж delete дараад энийг устгах чинь. За тэнгууд энийг идэвхжүүлээд ингээд зөөч. За ингээд жижигсүүлээд өчий талбайдаа тааруулаа. За гих мэтчлэн ингээд одоо янз бүрээр ингээд зураг янзалж болно. За зураг янзалж дуусныхаа дараа хадгалах буюу энэ дээр дараад яа тэгээд энэ save дараад өгнө. Яа тэгэнгүүт за ингээ галерейд минь хадгалагдчихна. За эндээсээ гараад галерей руу оронгууд за саяны янзлсан зураг маань энд ингээ байж байна. За одоо энийг мэдээндээ хэрхэн тавих вэ гэх юм бол мэдээнд оруулах зургаа янзлаад мэдээндээ хэрхэн тавих вэ гэх юм бол за мэдээнийхаа доошлуулаад за мэдээний энэ хэсэгт за саяны бэлдсэн зургаа тавьж өгнө. За энэ дээрээ дараад за upload видео гэсэн хэсгийг сонгоод энэ select дараад за тэнгууд файлаа сонгоод за саяны бэлдсэн мэдээ маань энд гараад зураг маань энд гараад ирж байна. За саяны бэлдсэн зураг маань энд ингээ гараад ирж байна. За энийгээ сонгоод за энэ дээр харагдаж байгаа энэ select-ээ дараад за тэнгууд энэ дээр ороод ирж байна. За доошоогоо энэ set future image-ийн дараад за ингээд зураг маань ороод ирэнгүүт нь за бэлдсэн мэдээгээ тэнгүүтээ энэ publish хэсгийг сонгоод нийтэлчихнэ. За энэ хэсэгт одоо саяны зураг бэлдэж оруулсан мэдээ ингээ харагдчихэ. За зураггүй мэдээ яаж харагддаг вэ гэх юм бол дан ингээд бичгийн хэлбэрээрээ тэг ингээд зураггүй харагддаг. За Facebook руу шеэрлсэн ч гэсэндээ ингээд зураггүй харагдана. За мөн дээр бас энд нэг мэдээлэл гээд энэ хэсэг бас ингээд зураггүй байна. За зурагтай нь болохоор энд ингээ харагдчихэ. Ингээд ийм нүүр зургийг нь болохоор бэлдэх саяны хичээл аваа шүү.